Зохиолч Доржийн гармаа Чонын үр сүүлийн хэд хоног Балдан өвгөний нойр хулжаад шөнө мэлтийтэл харж хэвтдэг боллоо. Заримдаа давхай нулнаасаа халуун оргиод байх суух газаргүй болоход хүнжлөө тэрч, дэмийл тийчилж түр дуг хийхдээ элдв юм зүүдэлнэ. Маргааш нь тэр бүхнээ зүүдэлсэн үү эсвэл сэтгэлдээ санаанд урсан уу ойлгож ядна. Хөө бэр хоёр нь хүүхдтэйгээ баруун орон дээр туйлын тааламжтай унтаж байлаа. Өрхөө бүтээсэн гэр харанхуй зуухны амаар унтран алдаж байгаа ганц цог ёлтой. Үгүй. Балдан өгөх болоогүй. Нас ч тийм доор орчхоогүй байна. 67 нас гэдэг бас тартагтаа тулсан нас биш. Аав минь най шахаж байхдаа унсан юм хөөрхий. Ийхүү бодоход нь насаараа үерхэж, хэрэлдэж, хэлэлцэж яваа жамсран сая нэг ирээд хөөрхий Балдан минь. Чи арай л ирч чагунцын малгай өмсчээ. Морь унаж холын уулын толгой дээр гарч алсын бараа хардагч болоосай. Үтэлсэн болохоос өгсөн биш, эр хүн байна даа гэж хэлсэн билээ. Ер нь жамсран хизээд үг хатуутай. Тэр нь Балдан тусал болж байснаас хор болж байгаагүй. Цэрэгт явж бичиг номтой гэгдэж багийн дарга, сумын нарийн бичгийн даргын алба хааж явсан жамсрангаас тэр баахан хулчидаг боловч нэг голын имгээд хажууд нь тоохгүй царай гаргадаг байлаа. Харин одоо бодоход бүх амьдралынхаа турш зүрсэн ганц зүйл байсан хүүгийн тухай маргаан байжээ. Чи хүүгээ хүнээс гажууд амтан болох нь гэж жамсран хүүгийнх нь багад нэг хэлж билээ. Яагаад юунаас анх тэгж муудалцлаа да. Бодлынхаа үзүүрийг олох гэсэн мэт хүнжлөө татаж хүлийнхэн давхай даарч байгааг мэдээд далд хийлээ. 100 дахь цог унтарчээ. Миний хүү хинээс ч дутхааргүй хавь ойрын хүүхнүүд шуухаар сайхан ир болно. Амьдрал голомт түших тэр цагт Балдангийн хүү эцгийнхээ хэрийн ухаан сүүхээтэй байж суусан газраасаа шороо атхан бостгол хүн болбол барав. Амьдрал гэдэг эрхий ороох сур, эд үлэг адуу мал шүү. Түүнийх нь ч зүгээр өгөхгүй гэж Балдан хүүгийнхээ багад боддог байлаа. Атгар Балдан аргатай ир байжээ. Тэр жил тасын үүрэнд нэг орж билээ. Би хөнгөн жижиг биетэй учир асгуу давран авирсаар тасын үүрэнд хүрчээ. Тас шувууны үүрнээс юу ч олж болно гэж нутгийнх нь ярьдаг байжээ. Уулын цагчим их зоригт байх үүрэнд зориглон авирч хөрвөл 10 алт аргамж алтан сүх олдог. Тэр аргамж алтан сүхийг авч чадсан хүн баяждаг гэлцжээ. Балдан новш нохой мод хад амтны яс хөхлөрсөн 10-аад алт аргамж алтан сүх олсонгүй. Харин тэдгээр элдв юмсын дотроос хатсан хуруутай алтан бэлзэг нэгийг олсноо хэнд ч хэлэхгүй тас нуужээ. Бурхан, одоо ч гэсэн санахад эвгүй санагдана. Балдан огтын хөрөнггүй ядуу мөртөл чухам тэр шижир алтан бөгжийг зараад анхныхаа малын барааг харсан удаатай юм. Түүнээс хойш Балдан ол зомгийн тэнгэртэй болсон гэж хувьдаа бодно. Өвөл хаварт чонын хойноос хөөцөлдөж ганзаг мэлааж явна. Чон үүрэндээ үлзийтэй гэлцдэг. Үүрэндээ ямар ч амтан руу дайрах ёсгүй. Байгалийн зам тийм юм. Балдан түүнийг багадаа биеэр туулжээ. Ийм ч учраас хүүгээ 5 нас хүрмэгц нэг хавар дагуулад гарчээ. Замдаа амьдрах ёсыг зааж ямар ч аимшигтай юм үгүй хүүд хэлж ятгаж ууланд очиж билээ. Үүрэнд яг орох болохоороо хүн айж царай нь хувхай цайгаад уйлж бохирон гэдрэг цугтжээ. Балдангийн уур хүрв. Гэдрэг захалсан нэлх амтныг хүчээр чирж чонын үүрний аман дээр авчираад аргамжаар оосорлож ганц түлхээ дагуу руу оруулжээ. Тэгэхэд Балдан төрсөн эцгээс гарамгүй зориг гаргасан. Араатны нөхрөө бүү хийгээч гэж түмэнтэй гуйсан харц цонхийсэн царай жаахан биеийг Балдангаас өөрхөн бол хараад ирэх биш өрөвдөх байсан. Харин Балдан олзыг алдаж болохгүй гэсэн шунаг сэтгэлэн дийлж чонын өөрлөө оруулсан хэрэг. Харанхуй даган агуй руу хүүн хорхой шиг аргансаар далд ороход Балдангийн сэтгэл сая хачин болжээ. Харин хэдхэн мөчийн дараа Балдан авах ёстой ан нь
Шуудаан ёроол гийн сар аргамжааны үзүүрт татагдан гарч ирэхийг үзэж билээ. Үүнээс хойш Балдан хүүгээ өөрийн гараар хүн болгоно гэж хатуу шийджээ. Гасан сургуульд байхад нь хүүхдүүдтэй нийлж пионерын ажил, уран сайханд оролцож гүйхэд нь Балдан эрс хойрч билээ. Ер нь сургуулийн хэдэн жил Балдан хүүгээсээ салсангүй. Балдан түүнийг эхээсэн ч өөр хүнээс ер нь юм болгоноос харамлаж байлаа. Дунд сургуульд хүүн биеийн тамирд сонирхолтой болж тэмцээнд ороод гүйлтээр төрүүлж хүртэл үзв. Эцэг хүүгээ дуртай тоглоомноос нь салах гэж чадсангүй. Ер нь хүүхэд өсөх тусмаа сургуулийн ажилд илүү автаж сонирхох дурлах юм руугаа зодуур нүдүрийг стон зүтгэх шинжтэй болсон нэгэн намар Балдан сумын төв рүү нүүсэнгүй. Хүүгээ ч сургуульд явуулсангүй. Тэгэхэд жамсран ирж "Чи ер нь яасан мунхаг хүн гээч вэ? Энэ хүүхдийн замыг алдууллаа. Сургуульд нь одоохон хүргэж өг" гэжээ. "Цүг. Чи миний хүүгийн толгойг мэддэг болоо юу? Ганц хүүгээ яахыг би мэднэ" гэд Балдан халгаасангүй. "Чи өөрийн ухаанаар энэ хүүхдийг амьдралд сургана гэж бодож байна. Гэтэл чиний тэр ухаан гэдэг юу вэ? Явган зал, эдийн шунал. Энэ хүүхдийг чи багаас нь нэвтжээ. Сумын төв дээр нүдээ нэгээгүй гүлэг зохин алж байхад нь би нэг таарлаж байсан. Чиний өнөөх чонын бэлтрэх түүлгэд суусныг чин эцсийн дүн гин. Хүүхд чинь хүүхдийн илүү дутууг ханддаггүй, хайсан гээснийг олбол өгдөггүй гэд багш нар нь яарч байсан." Жамсрангийн энэ үг Бaldанд доромжлол шиг санагдаж байлаа. Ийм учраас Балдан арай л жамсрантай барилдаж авсангүй. Ганц хүүгийнхээ толгойг яахаа би мэднэ гэд үлджээ. Үнэн дээр ч Балдан хүн болгон эрдэнэтэй болох албатай бос. Балдан хүүгээ өөрийн ухаанаар хүмүүжүүлж чадвал эрдэмэн тэр болно. Түүгээрээ хувь тавилангаа зохион биз гэж боджээ. Балдан өвгөн харанхуй гэрт нойронд хүрэхгүй тийчлэн ийм бодов. Өглөө босоход тэнгэр цэлмэг боловч хээр тал хэрүү адил нэмгэн цасан дарагдсан байлаа. Галсан цайгаа угаад морио эмээллэж "Мөр харъя. Шинэхэн застай аятайхан өдөр байна. Өдөр тийшээ нар гарвал дулаахан болно. Ер нь ч хаваржааруу нүүх цагт өглөө. Аавта цэцэгмаатай элбэлцээд пингийнхээ эмийг салхинд сэрвээж хатаахыг бодоорой" гэд буу өрөн мордов. Балдан хүүгээ явахад гаднаа зогсоод хүн өсөх гэж мөн хачнаа. Тэр явж байгааг нь хар та. Уулаа уул. Гэтэл эцэг нь болсон би гэж аргалын шээзгийг багчхаар ийм хатангар туранхай амтан байх гэж. Даан чин золиг барилдахгүй юм да. Ноцолдогсон бол сумын наадам төрүүлээд жил болгон дааг авах байсан гэж бахархан бодов. Миний хүү хангаа шигэр болтлоо эцгийн үгнээс гарахгүй өссөн. Эцгийн ухаанаар өдий хурж яг л над шиг аливаад арга залтай, амьдралын сүүхэттэй хүн болсон. Эцэг хүнд үүнээс өөр баяр хаана байх вэ гэж санав. Бэрн хонио бэлчээгээд урд хойно орж хормой хотноос нь зүүгцэн хүүгээ тэрэн пэнлүү очлоо. Балдан гэрт орж зэлгээн цай модон тагшинд хийж залиглаад яаран гарлаа. Пингийн мухарт хураалтай элдв шуудай савтай юмны цаана өвгөний өөрийнх нь гэрийн хідэн дээвэр цавг бий билээ. Түүнийгээд салхинд сэрвээж нодлон элдэж чадаагүй хоньны хідэн арсыг гант хийхээр гарах цаг болсон тул хүүн цагаа олж пин янзал гэжтэй хэмээн бодсоор пинлүү орлоо. Хаврын наран ээж өвлжөөний нүмерийн цаст орхноо хайлаад хашааны дээврээс шар ус тусалж байв. Хүүн нэрээ ямар сүүхээтэй хүн болсныг пинд байгаа юм хилээд өгнө. Тэнд ер нь юу эс байх вэ? Гуйрал будаа шуудаагаараа, сайхан эмээлийн мод, шинэхэн бор эсгий, хөдөө ховор үзэгдэх гүлэм, дэвсний булгаар байв. Галсан нэгдэл хэдэн хон малдаг нэртэй боловч бэрл тэр ажлыг хийж томоотой ажилсаг сайн хүн тул нэгдлийн сүргийг өсгөв гэсэн алдрыг нөхөртөө өгч байдаг ажээ. Харин бэрн шудраг тооноос илүү гарсан мал ухаан нь ихэр хурга мэтийг өөрийн болгоё гэж галсан хэлэхээр буяндаа тэгж бузар битгий хий галсан. Надад тэнгэж байх сэтгэл алга гэж хэлдэг байлаа. Галсан дэгтэн нэг их юм хэлж ис чадна. Ер нь галсан гадна өнгөндөө бол томоотой, дуу цүнтэй.
Арх дар суухгүй гүдэсгэн хүн харагдах байлаа. Галсан өвөл болгон аймгийн төв эсвэл хот руу эмчлүүлэн гэж явахдаа хотын хүний хэрэгцээтэй юмтай очиж харин тэндээс хөдөө хүнд ч нүд хужирлахаар юм болоод ирнэ. Олз бол галсангийн ганц эрдэм. Олсны төлөө юунаас ч буцахгүй хүн болон өссөн гэдгийг аавын багын найз одоо бригадын дарга жамсран л мэддэг билээ. Чи тэр хүүдээ хэлмээр юм. Үнэндээ цэцэгмаа л энэ хідэн хоныг маллаж өсгөж байгаа болохоос биш. Галсанд хийсэн юм алга байна шүү дээ. Би бүхнийг мэдсээр боловч чамайг бодсоор өдий хөрөв гэж жамсан нэг ирээд хэлжээ. Чи байз гэм. Миний хүү чахам ямар гай тарьсан юм бэ? Амьдрах гэж л ядаж яваа амтан байна. Арх дарс өвөө, хулгай зэлхий хийвүү, худал үнэн ярвүү, нэгдлийн хий гэсэн ажил оролцож явдаг. Яах гэж чи дандаа миний муу хүүг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэж явдаг юм. Галсан чамд ямар гай тарив гэжээ. Одоохондоо болохоо байцгсан юм алга. Аваад хэлцээ гэхэд муу малчин гэж яриад байх юмгүй. Гэтэл юм байна. Алив нэг ажлыг нийгэм олондоо тусах болох үүднээс сэтгэлээрээ хийхгүй. Гагцхүү амин хувийн ол залбироо л бодон хийдэгт нь аюул байна. Энэ зан газар авбал юу ч болж мэднэ. Шунал гэдэг ад чөтгөр шиг ид. Чи л түүнийг ийм болгов. Хичнээн сайхан хүү байж болох байв. Түүнтэй сургуульд хамт байсан нэг ангийнхныг нь хар. Базрын хүү эрдэмтэн болжээ. Нэмийн охин ихэмж гэд мандаж байна. Улсын авраг малчин далай гом хоёр яаж алдаршиж явна. Тэгэхэд чи хүүгээ сургуулиас гаргаж завхруулсан. Тийм ээ, чиний хэлдэг үнэн. Хинч хүүгээ худалж хулгайч болгоё гэж боддоггүй. Гагцхүү бүхвэсний бүснээс хазаасны хажуугаас илүүчил сурсан чиний занг яг хуулж. Балтан өвгөн жамсанд юу ч хэлж чадсангүй. Хүүгээ дотроо өмөрч муу хүн болов гэж бодох ч дургүй байлаа. Баагууд гэхэд шүн орсон цас бараг хайлаад өвөлжөөнөөс халуун уур дэгдэв. Хашаа хороон дээгүүр өнгөц гудас, дээвэр цавг сэрвэхээр дэлгэн тавих зураа, балтан нүмер газар хүлийн дор дөнгөж соёолж байгаа ногоог олж харлаа. Тэр ногоо урин дулаан цагийн анхны шинж тэмдэг болон өвтөг бууцны доороос өхөөртмөр ногоон соёонуудаа тэнгэр өөд сарвайлхан ургажээ. Инээ хөөе цэцэгмаа, ногоо урхан гэж балтан дуу алдав. Хаана гэж цэцэгмаа гүйн ирлээ. Хоёулаа ногоог шохоорхон харж зогсдол уяан дээр дөрөө хаан хэв. Галсан ихэд ядарсан мэд давхиж ирээд мориноосоо бууж байлаа. Чи яав гэж нэг юмд яарсан. Сандарсан түүний царайг нь харж цэцэгмаа асуулаа. Яахав зүгээр хүүтэнд цаа би юу? Гэрт даанханд би. Аава та нааш ирээч гэд галсан буугаа гэрт дээр тавьж орлоо. Балтан юу юм болоо гэж болтол гайхсхийн цэцэгмаагаас асуух гэд хараад гэрлүү явлаа. Цэцэгмаа номхон хараа эмээлчих гэж галсан гэр дотроос чангаар хэлээд аавда. Та надтай явахгүй юу? Ойрдоо салхинд гарсан биш морин дээр нэг гартаа гэв. Энэхэн зур Балтан алсын уулын орой дээр гарч хармаар юм да. Ямар үтэлсэн болохоос өгсөн бич гэж хэлсэн жамсрангийн үгийг саналаа. За тэгье. Нээрээ нэг салхинд гарах болсон гэж Балтан баярлан дээлээ солихоор бүсээ тайллаа. Миний хүү ийм л ухаантай хөгшин эцгээ гэрийн бог болж байгааг мэдсэн байх нь гэж Балтан боджээ. Түүнийг хувцаа тайлах хооронд галсан гараад цэцэгмаатай өндөр нам дуугаар нэг юм гамаарган хэлцснээ чимээгүй боллоо. Хөөрөх баярлах хөгшин хөнгөрөөд гарч одов. Номхон харыг хэдийн эмээлсэн байлаа. Бэр нь хадмаа гараад ирмэгц дэрэгдэн хурч ирээд аава та яваад хэрэг байна уу даа гэж зөөлөн асуув. Явнаа охин минь явалгүй яах вэ? Аав нь бас шиг чавганц болчих болоогүй байна. Салхинд гараад ирээ дээ. Алсын уулын оройд гарч холын бараа харъя охин минь гэд Балтан бэрээ хормоноос нь чангааж аваад үлдчихвээ гэсэн шиг мориндоо яаран мордлоо. Зэрэглээ жиргэнэн хар газраас уулс авсаж цасны шар горих хөвжөлтэй дуугаа аялсан хаврын тогтуухан өдөр байлаа.
Гэрээс холдож хүүтэйгээ ухаад аван сажлуулж явахдаа өвгний сэтгэл үнэхээр сэргэж нурууныхан чилээ гарч ямагт шүнд халж зовоод хөлнийх нь өвчин арилгах шиг санагдана. Буянтай сайн хүүтэдээ өвгөн баярлаж явлаа. Нойдлон жил хөгшин ертөнцийн мөнх босыг үзүүлжээ. Амныхаа хэдэн малыг туугаад өвгөн хаврын сүүлсард хүүгээндээ бүр мөсөн ирж билээ. Өөрийн бодсон хүсэл нь биелсэн тул балдан чавганц малгай өмсөж сэтгэл амар цайгийн чанаж ач хүүгээ харж суух болжээ. Залуу наснда хөндлөн гулд давхиж явсан нутаг нугаараа хатруулахад урам сэргэж сэтгэл баясна. Төрсөн нутгийн сайхан ус хаврын зэрэглээнд ордуу найртан харагдана. Нөмрөг хадын хойд ингэр бараалж модны захын цас ханзарчээ. Тэр ингэрт багадаа хонь хариулж явсан шүү дээ гэж бодож үүл хурсан тэртээ хойд зүгийн цэнхэр уулсын цаана өтөлсөн нүдэн цөмөлзөн харагдах бургастай голын дэнж дээр анх өвгшөнтэйгөө уулзаж билээ хөөрхий гэж дурсан санаж хуучин дурсгал бүхнээ уудлан явлаа. Өсөх багаас хөндлөн гул дахиж аж амьдралын мөр хөөж ол зомгийн тэнгэр сүсэглэж залбирч явсан нутаг нь хаврын наран дор өнгөтэй сайхан харагдаж байлаа. Энэ олон зохио хичнээнч бэлтгэрнүүдэд хайрлаж цэнхэр унайрын дор сөмөлзөх тэртээ хүндий хичнээнч үнэг хэрсаа түүнд өгч эрүүн сэрүүн модтой хойд зүгийн хөвч тайх хизээж балдангаас булгаа харамлаж байгаагүй бэлээ. Ил далд хичнээн жан хийж хичнээнийгч бас хот хүрээрүү гүйлгэж атгар биеинд томдсон ширэн төрөвчөө хідэнтэй дүргэж явсныг бурхан л мэдгсэн байх. Ол замган дандаа л ангаар олдог байсан уу гэвэл бас тийм бус. Намар жин тээж хавар мод хийж зуунд сал тавьж явсан ч удаа бас бий. Тэр болгонд балдан олзны тэнгэртээ явсан нь үнэн. Ийхүү элдвийг санагалцаар олон зохиотой ингэрүүд гараад ирснээ балдан мэдсэнгүй. Нэг томоохон зохионы ёроолт хүүн мориноосоо буулаа. Балдан ч бас буулаа. Хүү ганцаанаасаа шуудаа аргамж хоёр буулгаж зохио өөд өгсөв. Эцэг хойноос нь хүүхэд шиг даглаа. Амьсгаадаад явж болох биш. Залуудаа гүүгээд гардаг зохионы оройдоо одоо атгар балдан 2-3 амарч байж хүрв. Хүүн инээмсэглэн тамхиа татаж суулаа. Эцэг хажууд нь сууж амьсгаагаа дарав. Олон зохионы ингэр нүмер дулаахан байлаа. Энд чонын үүр байгаа юм. Хэдэн бэлтрэг гинад байна. Авч чадаж гимэн их үнд хүрнэ дээ. Том олц шүү. Аавта чагнаач гэж тамхиа шуналтай сорж хүн тайван хэллээ. Балдан нөхрөөнд тонгойж чагналаа. Нээрэл тийм байна. Гинэх дуунаар нь багцаалаад 7-8 гүлэг. Үгүй нэрээ олцдоо. Ямар ч байсан алдаж болохгүй гэж балдан бодлоо. Тийм байгаа биз? Харин тийм байна. 8-аас наашгүй. Нэг нь 50 цаас 400 төгрөг гэсэн үг. Тийм ээ аваа. Тэгэлгүй яах вэ хөө минь? Дүүрсэн хэрэг хаяад явах уу гэж галсан гаансаа чулуун дээр тогшин босов. Юу гэсэн үг вэ? Ийм болон олцыг хаявал азанд муу болно гэж аав нь дуу алджээ. Уг нь ч тийм. Гэнэт чоны нарийнхан өөрөнд уур шиг том биетэй хүн яагаад ч багтаж орохгүй. Эцгэл давжаа биетэйгээрээ хүссэн олзыг нь авч өгөхөөс өөр аргагүйг балдан ойлгожээ. Өөр яах вэ? Аав нь оръё. Юу гэсэн үг вэ? Тийм нүгэлтэй юм гэж байх уу гэж хүн дүү алдлаа. Үгүй яах вэ? Багадаа ортгол байсан юм. Гайгүй биз? Горьгүй байхаа. Очиж таныг нөхрөө оруулах гэж үү? Муухай юм болж байна. Хүүн ингэж дуу алдаж байвч цаанаа бол ороод аваад өгөөсэй гэсэн хүсэл нэг байх тул аав нь яагаад ч юм санаа алджээ. За хөөмийн түргэлий гэж өвгөн агуйн амсарлуу очив. Өөрөө л мэд хэрэг байна уу даа гэж галсан аргамж бариад хэлв. Зүгээр хөөмийн ороод л үзье гэж балдан хэлжээ. Хүү эцгийнхээ бүсний дээгүүр аргамж давхарлан уйж балдан уйхадсаар агуй руу дөхлөв. Аав та айлтгүй шүү. Би сайн барьж байна. Харан хадны ирмэгт зохиолов. Болгоомжтой байгаарай.
Хэдийгээр өвгөн баахан айж зүрх дэлсэн амьсгал нь ихэдсэн боловч хүүгээ зовоочхно гэж бодоод мэддэхгүй хичээсээр агуй руу орлоо. Энэ агуйг өвгөн одоо л таньжээ. Энэ худаг шиг гүнзгий агуй дотроо хажуу тийшээ хонгил болон салаалдаг билээ. Тэр салаануудын нэгэнд чон үүрээ засдаг юм. Өөрөө ч багадаа олон орж хүүгээ чанх энэ агуй руу хүчээр түлхэн оруулснаа өвгөн бууж явахдаа бодож явлаа. Өвгөн агуй руу улам улам доошилсоор байв. Сайн хүн ааваа хад чулуулуунд зохиулж гэмтгүй хэмээн аргамжийг бүх гихчээр барьж байлаа. Харин байгалийн жам нэг өдөр алдагдаж болно гэдгийг энэ хоёр хүн мэдсэнгүй. Өглөөхөн галсангийн буудаад шархтуулсан үлгчин чон хэнийг ч юугч хэдэн хэсэг тасар татахад бэлэн үүрэн дотроо архиран хэвтэж байжээ.